За хай, Hydros хамтран оруулж байгаа цуврал видеонуудын дараагийн дугаарт томорл. Бид нар high risk case-ийг задлж байгаа. Энэ удаа болонгууд бид нар Radiant хэдэг нэртэй $25 case-ийг задлж үзээд тэр ашигтай хираалт хэлтэй үзэж байна. Hydrop нь Counter Strike дотор байдаг case-нүүтэй адил case нэдэг loot box item. Та бүхэн үнэгүй case-с эхлээд асар үнэтэй case нэх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500-ийн giveaway зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CTS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CTS гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CTS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүнд үрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. High risk gradient. Let's go. За ер нь бол 6хан айтемтай 6 айтемнийх нь хамгийн үнэтэй болгоод Gamma Doppler Butterfly. За тэгээд $25 энэ минь унах багтлал гэхдээ байгаа л юм байна. 173 үзэж нь бол билээ их шанс. Энэ бол 1% бол амар их шанс шүү дээ. За зууг задлах бидэд $2500 хэрэгтэй. Тэгээд нэг талаа унгаачаад юу нь хөөрхөн болчих واخа. 2 Nice 3 Nice 4 Ау 6 7 8 Үе. Мэдээч 9. Үе. 10. За 50 задсан $1250-ыг талын алдсан байна. Окей. 12. 13. 14. Nice. 15. 16. 17. 18. 19 20. За тэгээ яндорсгүй $2500-ыг $1912 болголоо. Хамгийн үнэтэй унсан энэ болгоод нэлээд унлаа. Энэ нэг унсан бол ер нь ашигтай болчих байсан байх. За яг ойсоо тэгээд high risk case чтэй boys. Тэ 100 задлаа гэд бидэрт 17.3% л унах магадaltaйсэн тэгээд 6-1 шансаар унсангүй. За энэ Joker модоор задлангууд амар үнэтэй байна. Юу вэ? 10 задлахад 16,700 болох юм биш. Тэгтээ нэг Gamma Doppler унах магадaltaй. Тэ 2 Gamma Doppler унжээж ер нь тэгтлэх усах юм байна. За 2 Gamma Doppler унах юм байна. Come on. Give me butterfly Gamma Doppler. За cat non join. Нас хоосонгүй. Дээрээс урахнуусан. Стил алдагдлаа шүү дээ энэ чинь. Би хитэр задлаж байгаа. Оо, юу вэ? 1600 задлаж байгаа юм шүү дээ. 3 тань. Гэтэ бас энэ Dota 2 унахгүй байгаа юм байдлахын зөвлөлтөө. Тэр нь 2 Gamma Doppler унахад ашиг болно гэсэн үг. Dota-ын AK унахгүй тахт бол. Тавтхан. Come on. Өлөгс. Nice. Цавыг задлсан 8354 стил би нэгийг унагач алдагдaltaа юм байна шүү дээ.
Тавыг задлахад энэ хоёроос нэг унах хэрэгтэй юм байна. Тэгжээ ашигтай болох юм байна. Дахиад гамма доплер, back to back. Бадатан. Come on, гамма доплер. Butterfly. Унах хэрэгтэй бол унж гин. Окей. Талон нас ерөөс ондог бай те. Энэ 8 дахь юм байна. Юстун. Butterfly гамма доплер. Зогс. Nice. Сэх истэн байсан. За энэ хоёрын нэг нь унахад амар ашигтай дуусах гэдэг. That's good. За яг л 16700 үрэл 16400 болж байгаа юм байна. Ашигын хувьд ер нь бараг л money back. Гэтэ ер нь 20% депозит бонус гэж бодох юм бол бид нар ашигтай л байгаа юм байна. Бас нэг гамма топтор 2 унахгүй тохиолдолд арих юм байна. Энэчнээс нэг скин give чи юу их үү? Мэдээж нэг лорыг хийчихэл та. $2 депозит хийх юм бол лорыг авнаа. За нэг Telegram дээр би дараа нь бичнэ. За одоо үлдснийг нь зараад хэдүүлээ. Case battle нэ. Radiant хийж одоо Dota-гийн Radiant хүмүүстэй Radiant Diary дүүстэй. За багт код ороод ирсэн байна. За give юу байгаа гэдгийг та мэдээгүй хүмүүс гэж магадгүй. Тэр хүмүүст нь чинээр үзэж байгаа босож байна магадгүй. Ер нь бол манийхан give нэг 65000 орчим доллар байгаа. Тэгээд give-ийг бол ер нь бол өдөр болгонд оруулж байгаа дөө. Howl байна. Тэгээд түрүүний Gamma Doppler байна. Emerald Web-тагаа Nogon combo байна. Тэгээд Butterfly Emerald. Тэгээд Bayonet Ruby. Тэгээд ер нь бол өдөр болго ингээд 100 200 долларын жижиг give нэмэгдэл. Дөнгөж сая нэг give нэв үгүй л нэг ороод ирсэн байна. Ямар аимшигтай байна. Тэ 1 минут дотор нэг хүлээ ороод ирсэн байна. За манайхаас нэг лоор унгасан 2 wildfire-тай арих нэг лоор нэг wildfire-тай гэхдээ нэг энэ survival phase унгаагаад хамаагүй даваа авчиж байгаа юм байна. За манайхаас байна уу? Come on, нэг survival life байна уу? Come on. Онход боломж бол хангалттай их байгаа сте. Аагүй штэ 100-г задлахад чинь хэдөө байсан. За айл ялаад хэдөө ашигтай 15 60% ашигтай. Окей. За би өөрөө ялахтаа болонгууд нэлээ их ашигтай байгаа байна. Come on. Окей. Бас хоосонгүй wildfire унаа тавьд ер нь давгүй штэ. 25 долларын кейсээс wildfire унжина гэдэг чинь ер нь бол их зүгээр. Гэтэ high risk case-ний нэг юм нь бас жоохон юу юм бэ? Нөгөө ногоон кейс унаад байдвал нэг талаараа удахтай гэж харах юм. Гэтэ яг нэг гоё юм унахтаа шууд илтнүүд нь тусч байгаагаараас нөгөө тараас гоё л. Нэг удаж байгаа л нэг огцсон гоё л. Өөрөндөө CS дотор кейс адж чаддаг байлах юм байна дөө. Тэгээд цэгэр унж байгаа л нэг ягаан унаад эхлэх гоё санагддаг та. Тэвэрхүүл юм байна. Яг тэнцэж болд юм байна. Яг тэнцүүгээрээ байгаад байна. Тэгвэл тэнцүүл яат юм бол энэ кейс батал дээр. Манайх нэг утга авчи. Айл авчлаа. Тэгээд ялаа 100 доллар ашигтай гэдэг чинь 40% ашиг юм уу. За Joker мод орно Radiant. Энэчнээс RV-г задлахад юу юм байна? Ийм байх юм байна. Тийм болохоор би зээл авах юм байна. 50% зээл авчи. За хоёр дараа ялагдсан байгаа юм чи одоо ялах байлгүй дээ. Come on. Багаар алтаад ихээр ож штэ. Окей. Надаа өг. Манай хам бидиноо энэ чи Butterfly унагааж өгч байна. Waffle хам бас Butterfly унааж өгч. За айд бол хоёр норны хоёр Butterfly хийчлээ штэ. Манайх бол зүрүүдээр нэг Butterfly нэг талгаантай хийж байна. Коди хамч бас carry л даа ялч. CTS хамчсан юм бол carry л даа. Айл нэгийг унааж байна. Манай хоёр талаа унааж байна. Ямар давгүй юм унаад байна. Инкээс бодол давгүй харагдаад бах юм. Айл бүр дээр cookie. За манайх зүрүүлээд авна. Butterfly-нууд авъя. За CTS хам carry-сэн. Cyber хам юм хийхгүй бол би боож өгнө. Эртгэлчээ. Cyber хам юм хийхгүй байна. Бидиноо хам бот энэ чи ажиллаад байна. Cyber хам юм хийгээд өгмөр байна. 3 Butterfly харж аж тэр нь ялах юм шүү. Хоёрыг харж аж ялах юм байна. За зайлцэл. Бото. 3 дараалал кейс бат дээр ялагддаг шүү. Онцгүй байна. 4 дараалж ялагдахгүй ш найдаа. Энэ чис бүр цум ашигийг гар бараад. За липачид энэ ч унагааж байна. Энэ ч таньдаг болох уу? Тэр Сали л байна. Йок амир харагдчихсан нэ. Йок нэг хитгэдэг юм байна. Come on. Butterfly. Gamma Doppler.
За Cyber болж гин, Yok болж гин. Хасугэ 3 гол. That's good. 5 гол, 6 кейснес. Окей. Ой, гэхдээ энэ гол ч үндэ хүрэхгүй шүү дээ. Талон ч гэсэн үндэ хүрэхгүй юм шиг кейснийхаа. Butterfly л унгаахгүй арих кейс байсан юм биш үү? Юу вэ? Үе. What is this dead battle man? Хоцсон жорыг ашиг авахгүй шээжтэй. What the fuck? Нэг Butterfly авъя найзуудаа. Айл авааш. Oh. So this case sucks. All. Butterfly урахгүй даригчин нэггийн унах юм бол даригч. Тийм гэж хэлээ. Дараагийн видеогт оролцоорой маань кихтер стримж ашигтай дараагийн бичлэгийг явуулсан. Дараагийн бичлэгч маань рекорд хийх баланс болчлоо доо. Харигч болчлоо.